주니. 나 다시 발게 되쇼. 자요. 자. 준이. Юу хийж байгаа юм? Яагаад ингэж унжсэн юм бэ? Яагаад гэж дөрөв харахны гар утсаараа тоглоод ээжтэйг загнуулсан. Жүний гар утсаар тоглоом их тоглоод уурсан байх нэ? Уга багш. Ээжийг сони юм аа. Би тоглоом тоглоод гэдгийг нэгэнд хохирол учруулаагүй ш. Даалгараач хийсэн хийх юм бүгдийг нь хийчээд ахад. Эцэг эх чинь тгий загнах нь Жүний дуурлаж байгаа учраас биш. Чамайг маш их хайрсандаа биш гэж үү? Гэхдээ загнах нь юу хайр байдیں۔ Тэгвэл өнөөдөр би тоглоомноос илүү сонирхолтой түүх ярьж өгье. Бацаху! Тэрчин агуу асар аврагтай байдаг шүү дээ. Тэрчин. Мосегийн араас Йошуа болон Израилийн ард түмэн Канааныг эзэлсэн боловч Канааны хүмүүсийг бүгдийг хөөн гаргаж чадалгүй нүгэл үлдсэн. Бурхан энэ үед бүрэн хөөн гаргаж чадаагүй Канааны үр удмыг хараад тэд Израилийг хатгаж буй өргөс шиг тарчлаан зовох болно гэжээ. Бүгдийг нь хөөгд байхад Йошуа 110 наслаад өгсний дараа Бурханыг мэддэг байсан үеийнхэн Бурханд сайн итгэдэг байсан боловч тэрний дараа үеийнхэн Бурханы Израиль үйлцэн үйлсийг бүгдийг нь мартаж орхисон. Тийм үнэн ч хүмүүс биш шүү дээ. Тэрний дараа Бурханы үгийн дагуу Бурханыг мэдгүй үр удмууд нь Египтийн газар нутагт буушлагдаж байсан Израильчүүдийг удирдан гаргасан Бурханыг магтан бүрэн устгадан гараагүй Канааны овгуудаас болж тэднийг Бурхтад итгэж хиймэл шүтэнүүдэд мөргөж байсан юм. Канааны хиймэл шүтэнүүд наад чи царайлаг байсан юм болов уу? уур хурцлаа тэгвэл дахиад суурин шүү дээ. Бурханыг орхиж харийн Бурхтад үйлчилсэн Израилийн ард түмнийг эргүүлэхийн тулд Бурхан эргэн тойрондох бүх дайснуудыг нь ашиглаж Израилийн ард түмнийг шийдэгдэг. Яагаад шийдэгсэн юм бол Израилийг хайрладаг гэсэн мэт. Хорлон сүтгэж ба дайснууд нь тэднийг зовоох үед Израильчууд Бурханыг дахин эрэлхийлдэг. Бурхан тэр үед шүүгчдийг ашиглан Израилийг авардаг юм. Шүүгчд хаантай болохоос өмнө Бурхан Израилийн төлөө босгосон удирдагчид байсан. Бидний сайн мэддэг Самсонч шүүгчдийн нэг байсан. Хүчтэй Самсон. За тэгвэл одоо тэр шүүгчтэй нэг уулзаж ярилцаж үзье. Тэгэлтэй. За өнөөдөр супер од шүүгчийг хайгаад олоорой. Энэ бол эцсийн финал юм. Шүүгчдийн үед байсан 12 шүүгч дундаас хамгийн мундаг шүүгч нь хэн бэ? Энэ бол ихний оролцогч бол үзэгсэлэн тэмэгтэй шүүгч Дебора. Эмэгтэй хүн Израилийг аварсан гэж үү? Сайн байна уу? Үзэгч түмэн минь намайг Дебора гэдэг. Бурхныг орхин хиймэл шүтээнд итгэсэн Израилийг эргүүлэхийн тулд Бурхан Канааны Ябин хааныг ашиглан тэр 900 төмөр зэрэгтэй хаан байсан. Израилийг 20 жилийн турш үнэхээр хатуус шийдсэн. Шийдгүүлэг дургуугээд ахад. Израилийн их зовлон зүдүүрээс болж өөрсдийн нүглийг ухаарч Бурханд залбирсан. Бурхан тэр залбирлыг сонс Дебора намайг илгээсэн. Деборон нь Бурханы тушаалыг даган Израилийн ард түмэн дундаас Абиномийн хүү Барактай хамт 10,000 хүнийг цуглуулав. Дараа нь Ябин хааны цэрэг ноёд Сисера болон 900 төмөр тэрэг тэрнээс ч их олон цэрэгтэй дайн хийж том ялалт байгуулсан юм. 900 төмөр тэрэгтэй хаан 10,000 хүнтэй цэргийг яасан гэж үү? Маш сайн тодорхой цэргүүд байсан байх нэ? Үгүй ээ. Бурхан Сисерагийн цэргийг хутгалдуулж орхисон юм.
Утгалтаж оршин Сисрагийн цэргүүд өөр хоорондоо тулдаад бие биетэйгээ дайтан үхдэг. Энэ одоо юу болоод байна? Юу вэ? Ийм тэнэг хүмүүс. Бурхан Өмэнд гутгалдуулсан байх нэ. Бурхан ястаа мундаг. Бурхан Дебора намайг босгон Израилийг аварсан. Бүгд Бурханы ивэл байсан. Ваа! За, энэ удаа танилцуулах супер од шүүгчдийн гол баатар агуу ирэлхэд Гидеон юм. Сэбэно агуу батар Гидеон. Юу вэ? Хоцгор амт шүү. Агуу баатар мөн үү? Тухайн үед Израильчууд Бурханаас холдсон учраас Медиан гэдэг бас тэднийг зовоож эхэлсэн. Дахиад л Бурханаас холдсон уу? Дахиад шийдгүүлсэн үү? Медиа Израилийн үр тариагаа хураах үе бүр тэдний үр тариаг булааж авдаг байв. Би Медиан хүмүүсийн үднээс нуугтан, бус үзмийн дарс шахтаг агуулгад нуугтан буудаад цариулж байв. Гэтэл Бурханы элч түн надад үзэгдэв. Чи Медианы гараас Израилийг авар. Би үнэхээр сул дорой хамгийн бага штэ. Би яаж? Үнэхээр Бурхан таны ажил юм бол надад баталгаа харуулаач хэмээн Бурханд тийм залбирав. Тэр нь үнэхээр Бурханы үг байлаа. Би Бурханы үгийг дагаж эцгийн шүтэнүүдийн бүгднийг дуран унгав. Одоо басан байлгүй. Ингээд л дууссан зүйл биш байлаа. Бурхан намайг цэрэг удирдах удирдагчаар босгосон. Сул дорой намайг сонгосон. Бурхан минь, энэ жинхэнэ таны хүсэл мөн бол нотлогоогоо харуулж өгөөч. Би Израилийг аварч чадна гэсэн баталгаа үнэн бол энэ хоньны ноосон дээр шүүдэр цохиулж норсон байлгаж өгөөч. Хоньны ноос норсон байна. Бурхан минь, нэг л удаа дахиад нотлогоо харуулж өгөөч. Энэ удаа хоньны ноос гацсан байж газар нь шүүдэр буусан болохыг харуулж өгөөч. Энээс өөр арга алгуу. Гидеон маш эргэлзээ ихтэй хүн юм аа. Бурхан Тим Гидеоныг дэвжиж Израилийн шүүгч болгосон юм. Гидеон Бурханы үгэнд дуулууртай байж 135 мянган Медианы холбоотнуудын эсрэг тулдах Израилийн цэргүүдийг цуглуулсан. 32 мянган цэрэг одоо ч харин үзээд алдах юм бэ. Маш олон байна. 10,000-ыг л үлдээ. За. 10,000 энэ хүмүүсээр болох болов? Эсрэг тал биднээс олон хүнтэй шүү дээ. Тэгсэн ч олон байна. 300-г л үлдээ. Тухайн үед Медианы цэргийнтэй 135 мянга байсан. 135 мянгаас 300 гэвэл хэдэн хувь нь вэ? Бурхан яагаад тэгсэн юм болоо? Энэ чинь эсрэг талтайгаа харьцуулахын аргагүй шүү дээ. 3,000 гэж биш 300 хүн. Тийм ээ. Би өөрөө тулалдаж энэ данд ялсан хэмээн бардам болохыг гэсэндээ юм. Ийм болохоор л Бурханд итгэх амаргүй байдаг. Яг тийм. Дандаа ийм болохоор штэ. Бурхан 300 цэргийг зэвсэггүй бамбар баад барин хашгируулсан. Юу вэ? Бууж өгч байгаа мó? Ер нь яагаад байгаа юм бэ? Гэхдээ гайхалтай зүйл бий болсон. Юу? Маш их зодуулсан баг да. Юу юм бэ? Бурхан Медиан цэргийг айдас татуулж баарыг харлуулж бамбар бариулан хашгируулсан. Ингээд тэд айсандаа өөр хорондоо тулалдаж эхэлсэн. Тийм байж болох уу? Түнэр харанхуй шөнө байсан болохоор 135 мянган цэрэг бол баг бие биенээ танихгүй байсан биз. Тэрнээс ч илүү Бурхан тэдэнд айцыг мэдрүүлсэн нь гол байсан юм. Ингээд бид 300 лах нахирын нэгэн шархтаагүй 135 мянган Медиан цэргүүдийг бүгднийг бут зогсон. Халелуя! Халелуя! Маш аймхай Гидеоноор дамжуулан Медианыг бут зогсон байх нэ. Гэвч Израилийн ард түмэн дахин Бурханыг орхиж хайр шүтэнүүдэд үйлдэж гим нүгэл үйлдсэн. Яа, дахиад уу яагаад дандаа буруу зүйл хийдэг юм? Израиль хүмүүс үнэхээр асуудалтай юм аа. За одоо хамгийн сүүлийн шүүгч. Энэ дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн царайлаг Самсон юм. Нэх мундаг юм шиг хүчтэй царайлаг. Сайн уу найзуудаа? Та бүхний баатар Самсон байна. Израильчууд хиймэл шүтэн шүтснээс болж Бурхан Филистээр дамжуулан Израилийг зовоож эхэлсэн. 40 жилийн турш
Үргэлжлэн шийтгүүлээд. Тийм болохоор үгсээ сонсох хэрэгтэй ш. Гэсэн ч Израильчууд Бурхныг хайсан учраас тэднийг Бурхан сонсов. Тийм болохоор хүчтэй намайг явуулсан байхгүй юу? Филист залгинууд би тэдэндээ харьцуулахын аргагүй. Самсон үнгийн мундаг юм аа. Самсон найзаар хүн болж төрсөн. Найзаар хүн бол бурханд өргөгдсөн гэсэн утгатай юм. Самсон усан үзмийн дарс жууж болохгүй, үсээс засууж болохгүй, цогцос чүүрж болохгүй. Миний хүч чадлын нууц нь өдгөөсөнд минь байсан. Самсоны хүч хичнээн агуу байсан гэж элжигний өрөөний ясаар филистчүүдийн 1000 зэргийг алсан удаач би. Аргагүй би ийм лаг шүү. Гэвч Самсон назир хүн байсан ч ариун амьдарч чадаагүй юм. Жаахан замаа алдсан гэхүү? Юу гэсэн үг вэ? Би чинь романтик шүү дээ. Самсон Делила гэдэг эмэгтэйд хайртай болсон юм. Делила гэдэг эмэгтэй нь Самсонд хайргүй байсан тул түүнийг ашиглахыг хичээжээ. шүү. Би ч мөнгөг Самсоны сул талыг мэдээдэг. Делила нь Самсоноос гардаг хүчний нууц нь түүний үсэнд байдаг гэдгийг нууцаар Филист хүмүүст хэлж өгөв. Тэгээд Самсоныг ундсан хойно нь түүний үсийг хайрж өгсөн юм. Самсон мозайлиг. Юу мозайлигнууд. Самсон Филист хүмүүс баригдан мөн тэдэнд дооглон шоглуулагдав. Жоох өрөвдөлтэй юм уу? Тийм ээ. Найзаар хүн байж зүв амьдарсан ба сайн байхсан. Самсоныг харалтаа. Бурхан, тэгвэл хамгийн сүүлчийн удаа надад хүчийг өгөөч. Наажда бүгд хамтдаа Самсоныг дэмжицгээе. Хүчтэй бэ. Самсон хүчтэй бай. Баярлалаа бурхан минь. Юу? Ингээд дуусчихж байгаа мó? Шүүгчдийн үе ингэж дууссан. Израилийн ард түмэн Бурханаас холдсон учраас зэмлэж, Бурхан шүүгчдийг илгээж тэднийг аварсан юм. Зүгээр шийдэхгүй байж болдгүй бах та. Бурхны хийж чадах зүйл биш гэж үү? Израилийг зэмлэхгүй бол тэд Бурханыг дахин хайх байсан болов? Хэцүүштэй өгөөш. Бурхан Израилаар дамжуулан Бурханы хаанчлалыг байгуулна гэсэн бидтэй. Гэхдээ Израиль Бурханаас холдож хэм шүтэн шүтсэн чигт нь орхивол яах вэ? Сүрэхгүй гэж юу? Бурханаас холдвол үхэх штэ. Тэгэлгүй яах вэ? Бурханаас холдвол суурна штэ. Тийм учраас Ябим, Медиам, Филист зэрэг улсаар дамжуулан Израилийг зэмлэн сургадаг байв. Тэгж байж Израиль өөрсдийн бурууг ойлгож Бурхан руу иргэдэг учраас Гэхдээ энэ бүх зүйл Израилийг хайрлсан болохоор хийж өгсөн байх нэ? тэгэлгүй яах вэ? Эцэг эх чинь Жүнэд гар утсаар битгий тоглол гэсэн ч яг үүнтэй адилхан шүү дээ. Тэр нь Жүнэд маш хэцүү байх боловч эцэг эх нь Жүнийг маш их хайрлаж байгаа учраас гар утсаар баг тоглол хэмээн хориглож байгаа байхгүй юу да? Тэгэлгүй яах вэ? Одоо гар утасны тоглоомоо багасгана. Оо, маш сайн байна. Хөөе, усаар чинь тоглож болох уу? Болохгүй. Яагаад? Энэ бүгэн чамайг хайрлсан болохоор тэгж байгаа маа. Юу? Yes yo энэ бүгд суглаа саса шоу сайн сонс эргэлдэх хөрөний ир шиг үргэлж нүгэл үлдэж төрөлцсөн you and I эргээд харахад бүгд харамслаа дүүрэн боловч одоо хүртэл намайг хаяагүй эзэн минь би саса би бошрогч Дебора Ябин хаан сонсогтун төмөр зэрэгтүүд зогсогтун Яховагийн нэрээр тушааж байна шүүгч талбар бүлэгт бичигдсэн шиг Деборагийн магтаалыг санагтун Яхова эзнийг магтагтун эзэн нэрээр ялалтыг тухалдагтун Эй
сэрээгээд үзье найдварын гэрлийг харахын самыг сурч амийн зам руу hero alright sasa go go by Davis sasa som экэдэр хүний сонгогдсон нэгэн гэж бусадтай ялгаагүй амьдрал айх болон хариг имэгтэй хүртэл бидний амьдралын төгсгөл өрөвдөлтөй байсан үсээ тариулаад нүднээс огсон явах амин тандаа мэ хүчтэй болоод үш явахад би тус болоо саса 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 таслаад үзье нүглийн гинжиг сэрээгээд үзье найдварын гэрлийг харахын самыг сурч амийн зам руу hero alright sasa go go Библийн ишлэл цээжлэх цаг Ихэсний минь түүний агуухай бүгдээрээ цээжлэе Өнөөдрийн цээжлэх ишлэл бол 1 2 3 Сургаалт ус 3-1 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 Let's go Хүү миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Жаахан амархнаар дуулаад үзье Хүү миний сургаалыг бүүмарт Миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Чи зүрхэндээ тушаалыг минь сайн Let's go Хүү миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Хүү миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Миний сургаалыг бүүмарт чи зүрхэндээ тушаалыг минь сайн Бүгдийг цээжилчлээ Хайртай найзуудаа, Израилийн ард түмний түүхийг сайн сонсноо? Израилийн ард түмэн бол Бурхны хайртай ард түмэн байсан. Бурхан Израилийн ард түмэнд Канаан газрыг амлалт болгон өгсөн. Израилийн ард түмэн Йордан голыг гаталж, Йорохо цомхыг нураан унагсан гайхалтай зүйлийг нүдэрээ үзэж харсан эцэст нь амлалтын ариун газар Канаанд орох болсон. Анх ард түмэн Канаан газар руу удирдах өгсөн Бурханд талархаж байсан. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд Йошуа нас барж түүнтэй хамт байсан хүмүүс мөн үхсэн. Үүнээс хойш төрсэн хүмүүс нь Бурхныг ч мэдэхгүй. Израилийн төлөө ямар гайхамшиг үйлснэг ч мэдэхгүй байв. Эцэст нь Бурхныг орхиж хиймэл шүтэж эхлэв. Бурхан Израилийг тэр чигт нь зөнд нь орхиж чадаагүй юм. Учир нь Бурхан өөрийн ард түмнийг маш их хайрладаг байлаа. Тиймээс Бурхан хөрш улсуудаар дамжуулан Израилийн ард түмнийг зовоодог байлаа. Израилийн ард түмэн нулимстайгаар "Бурхан минь, бид хэцүү байна. Бид буруу зүйл хийсэн. Биднийг өршөөгөөч" хэмээн Бурханы өмнө залбирсан. Энэ залбирлыг сонссон Бурхан шүүгчдийг илгээж тэднийг аварч өгсөн. Гэвч цаг хугацаа өнгөрч Израилийн ард түмэн дахин үйл үлдэж хиймэл шүтсэн. Эдгээр зүйл 7 удаа давтагдсан юм. Найзуудаа, тэгвэл Бурханы илгээж өгсөн шүүгчд ямар хүмүүс байсан бэ? Ухаантай хүмүүс үү? Их мөнгөтэй хүмүүс үү? Царайлаг хүмүүс үү? Өндөр хүмүүс үү? Үгүй ээ. Харин Бурханд найддаг хүмүүс байсан юм. Гидеон бол маш сул дорой хүн байсан. Бурхан Гидеоныг шүүгчээр дуудаж, "Гидеон, Бурхан үнэхээр өөртөө хамт байх эсхийг шалгаж үзэхийг хүссэн.
Тиймээс цагаан хоньны ноосыг дастан авч бэлдээд тэгээд тэр шөнө цагаан хоньны ноосыг хашаанд тавьж Бурханд залбирсан. Бурхан минь, шүүдрийг буулгаж энэ хоньны ноосыг норгож өгөөч. Эргэн тойрон газруудыг хуурай болгож өгөөрэй. Ингэж залбираад унтсан. Дараа өдөр нь юу болсон бэ? Хөөх, үнэхээр хоньны цагаан ноосон дээр шүүдэр болсон байв. Гэвч Гидеон дахин нэг удаа шалгаж үзхийг хүссэн. Энэ үед Бурхан цагаан ноосыг хуурай байлгаж өгөөч хэмээн эргэн тойрны газрыг шүүдэр норгож өгөөрэй гэж залбирсан. Маргааш өглөө нь юу болсон гэж? Хөөх, үнэхээр газар дээр зөвхөн шүүдэр буусан байв. 2 удаа залбирч хариугаа аваад Гидеон одоо Бурхан хамт байгаа гэсэн баталгааг авсан. Зориг орсон Гидеон Бурханд найдаж 18,000 Медианы цэргүүдийг хөөн гаргасан юм. Хайртай найзууд минь, Бурханы хүүхдүүд зөвхөн Бурханд мөргөх хэрэгтэй. Бурханд найдах хэрэгтэй юм шүү. Бурхан өөрт нь найдаж байгаа хүнтэй хамт байдаг. Мөн Бурхан өөрийнхөө гайхалтай ажлуудыг дамжуулан хийж өгдөг. Гидеон шиг Бурханд дуудагдан ашиглагдсан хүүхдүүд болоосай хэмээн та бүгдийг ерөөж байна.